За би энэ дээр тайлбар өгье. Би ер нь хүмүүс ийм их ойлголттой байхад гэж бас бодож байсан. За 3 рилээр яг энийг яг юу яриад байгаа вэ? Би яг юу хийгээд байгаа вэ? Миний арга бол бусдаас яг юугаар айлгатай вэ гэдгийг 3 рилээр маш дэлгэрэнгүй бөгөөд маш товчхоноор тайлбарж өгье гэж бодлоо. За эхнийх нь мэдээж баталгаажсан candlestick. Амьдралдаа байх илүү гоё жишээгээр хэдүүлээ баталгаажсан candlestick ойлгохыг бол за хэдүүлээ нэг төмс авах шаардлагатай байлаа гэж бодъё. За супермаркет ороод төмснийхөө том хэсгийг харахад муудсан муудаагүй гэж янз янзын төмснүүд том жижиг гэл. Тэгэхээр хэдүүлээ тохиромжтой хамгийн зөв төмсөө сонгож аваад уудантаа хийн. Яг энтэй адилхан баталгаажсан candlestick муудсан муудаагүй буюу батлагдсан болон баталгаагүй гэдэг хоёр янзын candlestick байдаг бахнэ. Энийг адилснаар бид нар илүү наривчлалтай баталгаа авч болох нэ гэсэн үг. За candlestick баталгаажихын тулд өмнөх баталгаажсан candlestick-ийн хаа юм уу эсвэл ловыг нь ямар нэгэн байдлаар эвдсэн байх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар гэдэг нь их биеэрээ ч үж болно, эсвэл weaker-ээ ч үж болно. За ингээд аль нэг байдлаар эвдсэн candlestick маань өөрөөрөө баталгаажвал. За харин баталгаажаагүй candlestick гэдэг нь баталгаажсан candle-ийнхаа хаа юм уу эсвэл ловыг нь эвдээгүй дотор нь батж байгаа candle-ыг бид нар баталгаажаагүй candle гэж үздэг байна. Энийг олон нийт ер нь ихэнх нь inside bar буюу IB candle гэж мэддэг. За хэдүүлээ баталгаажсан болон баталгаажаагүй candle-ийн учрыг олчлоо. За энийг яг юунд ашиглах вэ гэдгийг миний дараагийн видеогоор үзээрэй. За дуусах уу? Тэгээ дагуу болцсон уу? Өнөр тэр XM зарсан уршилч юу лээ? Тэр нөгөө нэг миний партнер болоод доор арилжаа хийж байгаа хүмүүс шүү дээ. Аха. Тэр хүмүүс дундаас нэг лот арилжаа хийсэн хүмүүсээс 10 сарын 17 хүртэл бүгднийг цуглуулж хагаад тэр 5 хүнийг нь урамшуулж $100 кредит өгөх юм бэл. Хизээ гинэ? 10 сарын 17 дараа 7 хоногийн 5 дахь өдөр хүртэл. X-Trades. Trade like whales.